Улсын хурлын дарга учирлын Оросын холбооны улсад хийж байгаа аль биесны альчлал үргэлжилж байна. За тэрээр Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчдэд зориулан худалдааны төр хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулагдсан техникийн семинарыг нээж үг хэллээ. Улсын хурлын дарга энэ үеэр улсын хурлаар сойрхон баталсан худалдааны хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдж байгаа тарифын бус саад дотгорыг цаг алдалгүй бууруулах мөн шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолжээ. Евразийн эдийн засгийн холбоонд экспорт хийхэд мөрдөгдөх техникийн зохицуулалтын шаардлагад тулгуурлан тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх. Шаардлага горимын дүүцэх байдлыг хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хил гайлын хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн үйлчилгээний үн буурч, хүртээмж сайжрах нөхцөл бүрднэ хэмээн үзэж байна. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн үйлчилгээний үн буурч, хүртээмж сайжрна гэдгийг тодтоглоо. Хилцүүлгийн үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж жижиг байгуулж сойрхон баталгаажуулсан юм. Ингэснээр хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад дотгорыг багасгах бодиттой шийдэл томоохон алхам болсныг семинарт оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцоллоо. Нэг бараа бүтээгдэхүүн одоо Оросын холбооны улс руу экспортод гарлаа гэж бодоход Оросоос одоо манай Монгол руу импортод бараа бүтээгдэхүүн орж ирлээ гэж бодоход бие биенийхээ сорилтын үр дүн буюу лабораторийн дүн шинжилгээг дахин давтаж хийхгүй шууд хүлээн зөвшөөрнө. Манай хувьд бол өнөөдрийн үйл явдал маш таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Яагаад гэвэл манай компани сүүлийн одоо 8 жил Оросын холбооны улсад цемент экспортлох гэж энэ тал дээр нэлээд ажил хийгээд тэгээд ерөнхийдөө Оросын холбооны улсын тохирлын гэрчлэгээ авах үйл явц маш хүндрэлтэй байсан. Монгол улсад итгэмжлэгдсэн лабораторийн үр дүнг Оросын холбооны улсад хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Энэ тэгэхээр бидний хувьд бол маш том ач холбогдолтой. Тэр тусмаа махмаахан бүтээгдэхүүнийг бид нэр бол одоо түүхийгээр нэш дулааны аргаар бүтэн боловсруулж бүтээгдэхүүн болгож энэ Евразийн эдийн засгийн холбоонд нийлүүлвэл бид өшөө илүү их одоо хөрөнгө санхүү экспортоос илүү их ашиг олно гэсэн. Ийм л одоо байр суурьтай. Бид бол дотооддоо хөрслөг чадвараа маш сайжруулах хэрэгтэй. Тэхийн тулд хувийн хөгжлөө бодитойгоор одоо дэд үтэц, хөнгөлтөө зээл тэгээд одоо газар олголт татврын таатай орчингод олон зүйлээр дэмжиж бид одоо бэлтгэл ажлаа сайн хангаж өөрөөсөө шалтгаалсан зүйлүүдээ сайн хийж энэ одоо том зах зээлд өрсөлдөнө. Тэгэхээр бид нар бол энэ хөдөө аж ахуйн салбарыг тэлэх одоо маш том одоо боломж энэ одоо хэлцээрээр бүрдэнэ. Ганцхан бид илүү стандартаа сайжруулж, илүү хувийн хөгжлөө дэмжиж экспортоо сайжруулж чадах юм бол энд бол Монгол улс эндээс бол хожино. Худалдааны төр хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент сойрхон баталсан нь энэ хэлэлцээрийг төрийн хугацаанд 40 өдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг улсын хурлын дарга онцоллоо.